Сайн мэцгаануу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэг рүү мэхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн иргэн шүүх хурал дуусч шийдвэр нь гарсан ч Америкийн нэгдсэн улсад одоо ч маргаантай хэвээр байгаа. 2000 оны 7 сарын 29-ний Бямб гаригийн өдөр байсан. Кентакийн мужид ердөө 9000 хүн амтай Мэйфилд гэх жижигхэн хот байдаг. 7 сар цаг агаар улам халуун бөхжин байхын үеэр Мэйфилдийн галын элцсийн дарга Жо нэгэн дудлага авлаа. 19 настай охин Джессика нь "Аава, би одоо Бенишагийнх руу явах гэж байна. Оройтож ирэх бах. За энийг харж гараа" гэдэг. Джессика ганц биеэж тэрээр найзынх руугаа явахаар болсон тул 7 сартай хүүгээ аавдаа үлдээсэн. Жо амарч исэн болохоор охиныхоо гэрт очиж ач хүүгээ аваад гэрлүүгээ явжээ. Тэр шөнө Джессика, Бениша, Виктория нар уулзаж хамт арх хүн покер тоглож цагийг хөвгчлөлтөө өнгөрөөсөн. Ингээд шөнө 1 цаг 30 минутын үед Джессика маргааш сүмд очих ёстой. Одоо явлаа гэд Бенишагийнхаас гарчээ. Маргааш нь 7 сарын 30-ны бүтэн сайн өдөр Джессикагийн аав ээж сүмд явах бэлтгэлээ. Тэд үргэлж охинтойгоо хамт явдаг учраас энэ өдөр ч мөн хамт явахаар охиныхоо гэрийн хаалгыг тогтсон ч хариу байсангүй. Жо найзынхаасаа ирээгүй байгаа мах та гэж бодоод охин руугаа залгасан ч уцаа авсангүй. Ингээд түрүүлээ сүм рүү явсан байх гэж бодоод ачхүү зайныгаа дагуулan сүм рүү очлоо. Гэтэл тэнд Джессика байгаагүй. Сүмийн мөргөл эхлэх төгөж бүх хүн чимээгүй байх үеэр Жогийн сэтгэл улам зовниж Джессика хаана байгаа юм бол өчигдөр шөнө гэртээ ирсэн болов яасан бол гэсэн бодол толгоноос нь гарахгүй байсаар тэсэлгүй цуглааны тундаас гарч охиныхоо гэрлөө очоод одоо гэртээ ирсэн байх ёстой гэд хаалгыг хүчтэй тогтсон ч хариу алга. Ингээд Жо ойр авийн айлуудын хаалгыг тогшиж өнөөдөр Джессикаг харсан хүн байна уу гэж асуусан ч охиныг нь харсан хүн ганц ч байсангүй. Уг нь Джессика хүүхдээ ийм удаа орхиж хайхрамжгүй андах хүн биш. Хаашаа явахаа байнга хэлж мессежэнд тогтмол хариулдаг хариуцлагатай охин байсан учраас ингэж холбоо тасрах нь ямар нэг юм болсон гэсэн үг. Тиймээс Жо цагдаа охиноос сургаггүй алга болсон гэж мэдэгддэг. Джессика 1981 онд төрсөн. Хэрэг гарах үед дөнгөж насанд хүрчээсэн. Хөгжилтэй, найзуудтайгаа уулзах дуртай, үргэлж эрч хүчээр дүүрэн явдаг охин. 180 см өндөртэй, спортод сайн, шудраг осны төлөө тэмцдэг. Сургуульд хин нэг айр сүнгөөр ялгуурлан гадуурхвал тэрний эрэгтэй байсан ч хамаагүй шууд нүүр тулж зодоо хийж суудатай. Мөн гадуурхагцсан хүүхдүүдийг хамгаалдаг. Нэг талаараа зөөлөн, нөгөө талаараа маш хүчрхэг охин байсан. Ахлах ангид байхдаа Жереми Адамс гэдэг хөвгүнтэй үерхэж жирэмсэн болоод хүүхдээ өсгөх хэрэгтэй болсон тул Джессика сургуулаа орхиж за энэ үгээ төрүүлсэн ч үүний дараа Жеремитэй ямар ч холбоогүй болсон. Джессика насанд хүрээгүй ах үедээ аав ээжтэйгээ хамт амьдардаг байсан бол 18 нас хүрээд хүүхдтэйгээ тустай амьдармаар байна гэсэн. Эцэг эхийн зөвшөөрч өөрсдийн цуглуулсан мөнгөөр Джессикад нэг өрөө байр авч өгчээ. Ингээд хэсэг доктортой амьдралд орж жээж шалгалтандаа бэлдэж тэнцвэл их сургуульд орно гэж мөрөөддөг 19 настай ганц бие ээж байлаа. Джессикаг алга болсноос хойш 4 өдөр өнгөрч 8 сарын 1 болоход Мэйфилд хотын дунд сургуульд зуны амралт гээд хаалттай байсан ч багш Дина өөрийнхөө тарьсан цэцгийг услахаар хаяа ирдэг байжээ. Тэр өдөрч ирээд цэцгээ харж идэл цэцгийн мандлын буланд нэг ширхэг шаахаа өвтжээ. Юун гутлын бол гэж бодоод харвал нөгөө талд том шатсан хаягдал шиг зүйл харагдсан. Өчигдөр ийм зүйл байгаагүй дээ гэж бодоод ойртоо тарвал хэлбэр нь аажмаар тодорч хүн болж харагддаг. Хүний цогцсон. Тина цочортой арай гэж 911 дуудлага өгчээ. Удалгүй цагдаагийн газраас Жоруу залгаж хотоос нэг цогцолтлоо. Хэн болох нь тогтоогдоогүй байна гэд цогцыг таньж өгөхийг хүсдэг. Тэд эрт цогцыг хартал аимшигтайгаар түлэгдэж нүүр царай нь танигдахгүйсэн ч ээж нь нэг хараад Джессика миний охин мөн байна гэжээ. Джессика ээжийнхээ өгсөн зүйлд гуйвчиг зүүсэн байсан. Ингээд мөрдөн байцаах ажиллагаа шууд эхэллээ. Цогцолцсон Мэйфилдийн дунд сургууль Джессикагийн хамгийн сүүлд очсон найз Бенишагийн гэрээс алхаад 20 минутын зайтай байдаг. Өөрөөр хэлэх юм бол гэрлүүгээ явах замын яг голд нь байрладаг газар. Джессикагийн өмссөн хувцсны хормой дэшилж дотор өмд нь шил бүрлээ татагдсан байсан нь хүчирхийллийн шинжтэй харагдахаас гадна түүний хүзүүг мушгаа хийдэд тэлээгээр боосон байв. Шүүх шинжилгээний дүгнэлтээр Джессикагийн толгойд том зүйлээр цохиулсан шарх байсан. Тэгэхээр хэн нэгэн түүнийг цохиж гэмтээгээд хүчиндэж дараа нь тэлээгээр хоолойг нь боож хөнөөсөн. Үүний дараа цогцон дээр бензин асгаж шатаасан байдалтай байв. Тэгвэл тэр шөнө Джессика хинтээ таарсан юм бол цагдаа нар хамгийн түрүүнд Бенишаг байцаадаг. Тэр өдөр 19 настай Джессика, 17 настай Бениша, 15 настай Виктория нар үдшилэг хийж арх хүн тоглож цагийг хөвгчлөлтөө өнгөрөөсөн. Шөнийн 1 цаг 30 минутын үед Джессика нэлээд орой олчлоо харихгүй болохгүй маргааш сүмийн цуглаантай гэд явжээ. Бениша би машинаараа хүргээд өгөө гэсэн ч Джессика татгалзаж би өөрөө алхаа тарчнаа. Архиа гаргангаа салхинд алхмаар байна гэдэг. Бенишагийн санаа зовж дахиад орой олсон байна. Би хүргээд өгье гэсэн Джессика зүгээрээ санаа зовлтгүй. Чи арх хуучаа жолоо барьж болохгүйгээд Wall Street чиглэл рүү алхажээ. Бениша хэсэг гадаа зогсоод Джессикаг цаашаа явж харагдхаа болсны дараа гэртээ орсон. Энэ бол түүнийг харсан хамгийн сүүлчийн бүч гэж ярьжээ.
Цагдаа дараагийн гэрч Викториятай уулзахад түүний яриа Бенишагийнхаас тэс өөрөө. Үдэшлэгт ердөө 3 хүн байсан гэж ярьсан ч Виктория хэлэхдээ Джессикаг явах үед Жереми буюу түүний хуучин найз залуу Зайны аав ирсэн. Жереми Джессика Бениша хоёрыг хоёулангид машинд нь суулгаад хааныг тийшээ явсан гэдэг. Цагдаа нар гайхаж машин цуугаад явахыг нь өөрийн нүдээр харсан уу гэхэд Виктория үгүй Бенишагаас сонссон гэж хариулжээ. Джессика гэртээ харна гэж гарахтай зэрэгцэн түүний хуучин найз залуу Жереми 2 цагийн үед машинтайгаар ирж Джессика Бениша хоёр машин цуусан ба дотор өөр 2 эрэгтэйсэн. Гинэт хэд зодтолтож хин хэнийг нь зогсон тодорхойгүйсэн гинэ. Ингээд Бениша айж намайг буулга би өхмээргүй байна гэд машинаас гарч цугцсан бол Джессика тэндээ үлдсэн. Викториад энэ болгоныг Бениша өөрөө ярьсан. Тэгвэл яагаад цагдаад Джессика ганцаараа алхаж явахыг харсан гэж худлаа хэлсэн юм бол Виктория энэ нэрэгт маш чухал тамга өгдөг. Тэр цагтаа Жереми Джессикаг байнга муулдаг байсан. Хизээ нэг өдөр хариугаа авна, өшөөгөө авна гэх мэтээр хэлж хараадаг байсан гэдэг. Мөн тэдний харилцаа мууцсан бас нэг шалтгаан нь Жереми нэт гих бүсгүүтэй үргэлжлэсэн бөгөөд тэд ч бас хүүхэдтэй. Гэтэл Жереми Джессикагаас хүүхэдтэй гэдгээ шинэ охин нээтээсээ нуусан. Жереми хүү зааяндаа тэтгэмжийн мөнгө ч өгдөггүйсэн учраас Джессика уурлаж Жеремигийн гэрт ирээд хүүхдийнхээ мөнгийг өгөө. Шинэ найз охин чинь бидний хүүхдийн талаар мэдгүй үсттэй. Ил олгохоос өмнө мөнгөө шийд гэж шаарддаг байсан. Жереми улам уурлаж тэд хэрэлдэг байсан гэхээр Жеремид Джессикаг хаалгах сэтэл байсан гэсэн үг. Хэрэг гарснаас 6 сарын дараа 2000 оны ихээр цагдаа нар Жереми Адамсыг баривчлаа. Тэр үед Жереми 21 настай Джессикагийн амь насыг хөнөөсөн сэжигтнээр баривчлагдсан. Жереми мөрдөн байцаалтын үед бухимдаж би аль хэдийнээс салсан. Үнэн дээр Карл сэжигтэй байна. Тэр масууруулах бодис хэргэлдэг, эрүүгийн хэрэгтэй хүн. Та нар түүнийг яагаад шалгахгүй байгаа юм бэ гэдэг. Карлтай Джессика нас барах хүртлээр үерхжээсэн. Джессика Карлыг маш их хайрладаг, итгэдэг байсан ч Карл үнэхээр аюултай хүн. Хар тамхи зардаг, том гэмт бүлэглэл биш, жижиг наймаа хийдэг, зодон хулгай толбогдож хэд хэд удаа баригдчихсэн. Ингээд Джессикагийн хуучин болон шинэ найз залуучууд хоёулаа сэжигтэй болсон. Цагдаа хотын иргэдээс мэдээлэл цуглуулахад Джессикаг нас бардаг шөнө Карл машинаа жолоодод хотоор явж исэн тухай гэрчийн мэдүүлэг гарч ирдэг. Ингээд мөрдөгчүүд Жеремиг баривчлсныхаа дараа Карлыг ч бас баривчлав. Нэг хүн баривчлагдсан бол нөгөөг нь барихгүй байх ёстой. Хэрвээ Карл илүү сэжигтэйсэн бол Жеремиг судлах ёстой. Хамгийн сонин нь тэднийг ямар нотлогоотой баривчлсан нь тодорхой биш байгаа. Цагдаа нар тайлбар хийгээгүй. Прокурор хоёулангийн шүүхэд өгөх гэжсэн ч шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шалтгаан нь нотлох баримт хангалтгүй. Шүүхийн өмнө нотлогоо гаргаж өгөх хугацаа байсан ч цагдаа нар тэр хугацаанд ямар ч нотлогоо гаргаж өгөөгүй. Хэрэг гарсан шөнө Карл машинаа унаад явж исэн гэхээс үр зүйл байхгүй. Тэр машин ямар маркийн, ямар өнгөтэй, хаана харсан гэд юу ч бичигдээгүй бөгөөд Карл хар арьстай. Шүн хар арьстай машин жолоодод явбал шууд сэжигтэн гэсэн үгүү гэсэн шүүмжлэл хүртэл гарсан. Ингээд хоёр хүнд холбогдох бүх эргийг шүүх хүчингү олгож сулдаг. Шүүгч ийм асуудалтай мөрдөн байцаалт би урд нь хизээж харж байгаагүй. Дахиж ийм хэрэг надад битгий авчраарай гэдэг. Ингээд хэрэг дахиад эхлэл рүүгээ буцлаа. Гэтэл нэг хачирхалтай зүйл болсон нь Мэйфилдийн цагдаагийн газрын дарга болон дэд дарга хоёулаа зэрэг огцорсон. Албан ёсны тайлбараар Джессикагийн эрэхтэй холбоогүй гэсэн ч Америкийн нэгдсэн улсад цагдаагийн дарга нар зэрэгцэж ажиллаа өгөх нь маш ховор тохиолдол. Тэднийг огцорсны дараа Джессикагийн эрэг Мэйфилд цагдаагаас Кентакийн мужийн цагдаа болон FBI-ийн мужидах байгууллага болох KBI-д шилжиж мөрдлөгийн баг бүрэн солигдсон. Тэгээд бүр сонин зүйл болсон нь Виктория Джессикагийн талаар чухал мэдээлэл өгсөн охин гинэт Калифорни руу ямар ч шалтгаангүй нүүсэн. Харин Бениша Викториягийн ярьсан зүйлсийг үгүйсгэсэн бөгөөд дараа нь LBC телевизийн сэтгүүлч Бенишагаас Виктория та хоёрын яриа яагаад төсөөр байсан бэ гэхэд Бениша Виктория угаасаа худлаа ярьдаг хүүхэд хэтрүүлэгтэй ярьдаг зантай. Би харснаа л хэлсэн. Джессика ганцаараа алхаж явсан нь үнэн гэж өөртөө итгэлтэй хэлдэг. Тэгэхээр Виктория яагаад ийм чухал хэрэг дээр худлаа хэлж гинэт Калифорни руу цугцсан юм бол бас цагдаагийн дараа нар яагаад зэрэг огцорсон юм бол Кентакийн мужийн цагдаа болон KBI хэргийг авч мөрдлөгийг үргэлжлүүлсэн ч хэрэг бүрэл төөрдөг байшин шиг болсон. Яагад гэвэл нотлох баримт бараг л байхгүй. Хамгийн том асуудал нь энэ эргийг хариуцсан мөрдөн байцаагчид өмнө нь хүн амны эрэг мөрдөж үзээгүй. Зөвхөн масууруулах бодисны гэмт хэрэгэл хариуцж ажиллаж байсан. Дээрээс нь Мэйфилдийн цагдаа хэргийг шилжүүлэхдээ мэдүүлгийн бичлэг, нотлохоо, протокол гээд ямар ч мэдээлэл өгөөгүй. Зүгээр л өөртөө шийдгээд үлдээсэн. Ингээд 6 жил өнгөрч хэрэг мартагдаж эхэлсэн. Джессикагийн аав Жо бууж өгөхгүй шүүхийн өмнө жагсаж сенаторын өрөөрөө хүртэл орж дуу хоолойгоо өргөв. Хууль зүйн яам, мөрдөх товчоо, прокурорын газар гээд хүнд чамаагүй хандаж уулзаж захаа битсэн. Жо өөрөө гаалс өнөгч байсан тэрээр би амьдралдаа ажилдаа нэг ч удаа хайн хандж байгаагүй. Гэтэл цагдаа нар яагаад ингэж хариуцлагагүй байгаа юм бэ? Хаашаа ч утсан хаалттай хаалга байна гэдэг. Энэ үед Жогийн амьдралд очиг гинэт нэг хүн гарч ирээд би Джессикад шудраг усыг авч өгөхөд туслана гэдэг.
Түүний нэрийг Сүүзэн Гилберт гэдэг. Тэрээр цагдаа FBI-ийн тагнуул мэрэгжлийн мөрдөгч биш. Жирийн нэг гэрээ эзэгтэй мэрэгжлийн мөрдлөгийн эрхч байхгүй иргэн хүн. Гэхдээ Мэйфилдийн 9,000 хүн амтай жижиг хотод түүнийг танихгүй юм байдгүй. Джессикагийн хэрэг гарах үед хотод гарсан бүх цуурхал, асуудал эхлээд Сүүзэн дээр ирж дараа нь Сүүзэн бусдад дамжуулдаг. Цагдаа нарын хийх ёстой ажлыг Сүүзэн өөрөө хийж мэдээлэл цуглуулдаг байсан. Ингэснээр тэр энэ нэргийн тухай үнэн удал цуурхал, нотлохоо гэх мэт хамгийн их мэдээлэлтэй хүн болж хувирсан. Сүүзэн би энэ нэргийг илрүүлж чаднаа, цагдаагаас илүү сайн байж чадна гэсэн итгэлтэй байсан учраас хувийн мөрдөгчөг өөрөө эргийг шинжилж эхэлсэн. Кентаки мужийн мөрдөгчөд ч Сүүзний мэдээллийг авахар болдог. Яагаад гэвэл Мэйфилдийн цагдаагаас авах ёстой байсан нотлохоо огт байгаагүй. Тиймээс тэд аргагүй өрхөнд Сүүзний цуглуулсан мэдээлэлээр тулгуурлаж эхэлдэг. Сүүзний бодлоор хамгийн с ิจ гтэй хүн бол Квинси Кросс. Джессикаг алга болсон өдөр байрвчлагдсан хүн. Джессика шөнийн 2 цагт ор сургаггүй алга болсноос хэдхэн цагийн дараа өглөөний 7 цаг 50 минутанд цагдаа Майк Перкинс эргүүлийн машинтай явж байтал хар арьстай эрэхтэй нэгэн машины хажууд бензин ийгээд зогсож байгаа харагдсан. Майк ойрт чочоод юу болсон бэ тусламж хэрэгтэй юу гэж асуухад эрэхтэй сандарч нүдэн тогтохгүйсэн бөгөөд зүгээрээ гэж хариулсан. Күнсийнхаас бензиний үнэр хангалахаас гадна тэр байнга өмдөө засаж дээш нь татаж эвгүй хөдөлж байсан. Цагдаа Майк чи тэлээгээ хаана орхисон бэ? Яагаад өмдөж шутраад байгаа юм гэж асуухад Күнси хамаатны очоод тэлээгээ мартаад ирсэн гэж хариулжээ. Майкд улам с ิจ гтэй санагдаж эхэлсэн. Тухайн үед Майк Джессикагийн хэргийг мэдээгүй байсан ч с ิจ гтэй хүн гэж үзээд түүнийг саадуулжээ. Майк сүүлийн үед гал тавьдаг хүмүүс ихссэн. Энэ хүн бензин асгаж байсан гэхээр с ิจ гтэй байна гэд Күнсигийн халаасыг нэгчгэд дотроос нь тослог давхрахтай цаас гарч ирсэн бөгөөд тэр дотроос нь маш бага хэмжээтэй кокаин олцсон. Бага хэмжээтэй эсэн ч масуурлах боц учраас тэр тариу баривчлагдаж нэг жил гараа хоригджээ. Ингээд Мэйфилдийн цагдаа нар тэлээ бензин зэрэг нь с ิจ гтэй эсэн ч Джессикаг огт таньдгүй. Тэдний хооронд ямар ч холбоо байгаагүй тул хэсэг цаатуулж ярилцсан болоод өнгөрчээ. Гэтэл мэдээллийн их сурвалж Сүүзэн яаж цагдаагийн бичиг баримт үүснийг мэдгүй ч Джессикаг алга болсон өдөр бензинтэй өмдөн унтсан хар арьстай эрэхтэй баригдсан. Харин Джессикагийн цогц шатаж хүзүүг нь тэлээгээр боосон. Энэ эрэхтэйг нь тэлээ байгаагүй гэхээр түүнийг илүү сайн шалгах ёстой гэж боджээ. Түүний тамгаар Күнси арх масуурлах боцын нөлөөнд орж шүн Джессикадаа тараад түүнийг хулгайлан хүчирхийлж алсан байж магадгүй гэж таамагласан. Асуудал нь Сүүзэн цагдаа биш учраас шууд KBI-д очиж мэдээлэл өгч KBI түүнийг судлахад Күнси олон удаагийн ялтай асуудалтай нүнэнч нотлохоо байхгүй учраас шууд барьж болохгүй гэж үзээд с ิจ гтний чагсаалтанд оруулж ажиглажээ. 2007 оны нэг өдөр KBI дуудлага ирсэн нь Калифорни руу нүүж алга болсон Виктория айлаа. Тэрээр хэргийг мөрдөж байгаа мөрдөгч байна уу? Манайч надад Квинси Кросс чамайг алах гэж байна гэж хэлсэн гэдэг. Мөрдөгчөд гайхаж Күнсиг бид Джессикагийн эрхээр мөрдөж байгаа. Тэр чамайг яагаад алах гээд байгаа юм бол гэж гайхдаг. Мөрдөгчөд эхлээд Викториягийн эгч Розыг дуудаж Күнси яг юу гэж хэлсэн талаар асуухад миний дүү Викторияг ална гэсэн. Дүүг маань ам султай хамаагүй ярьдаг гэсэн. Үндэ Күнси олон түүний найз охин Тамара хоёр хүмүүст бид Джессикаг алсан гэж ярьж авдаг. Тамара Күнсигийн найз охин тэрээр Виктория Розын нарын хамаатай юм байна. KBI аль хэдийн Күнсиг ажиглаж байсан ч одоо бүр хүмүүсийн дунд аллаа гайхуулан ярьдаг гэж цуурхал гарч улам с ิจ гтэй болсон. Ингээд цагдаа нар Күнсиг дуудаж уулзахад би энд яагаад ирсэн бол Джессика гэж хий юм бэ? 6 жилийн өмнө юу болсон юм бэ гэдэг. Мөрдөгч чи хүмүүст би Джессикаг алсан гэж ярьдаг гэсэн энэ үнэн үү гэхэд Күнси уурлаж битгий тоглоомъя гэдэг. Би Джессика гэдэг хүнийг огт танихгүй гэж хариулжээ. KBI түүнээс 6 жилийн өмнө кокаинтай баригдсан үеийн талаар яагаад бензин үнэртжсэнийг асуухад Күнси хамаатны та найз нартайгаа яжгаад буцах замдаа нэг найзтайгаа таарч машиндаа бензин ихтэн тусалж хаад хувцсан дээрээ асгасан гэдэг. Мөрдөгч тэгвэл тэлээгээ яагаад зүгээгүй байсан бэ гэхэд Күнси тэлээгээ хаана орхисноо санахгүй байна гэдэг. Мөрдөгч би тэлээг хаана эснийг нь мэднэ. Джессикагийн хүзүүнд байсан бидтэй гэхэд Күнси тэр тэлээ минийх гэх баримт байгаа мó? Намайг хэрэгтэн гэдгийг маань нотлсон бол барьчих эсвэл явуулаад үг гэдэг. Мөрдөгчөд сэжгэлсэн ивэрээсэн ч нотлохоо байхгүй тул Күнсиг суллаж Викторияг дуудан Күнси намайг алах гэж байна гэж дуудлага өгсөн шалтгааныг асуухад Виктория энэ удаад цоошин өмнөхөөсөө тис өр мэдүүлэг өгч мөрдөгчдийг цочордуулсан. Тэр 6 жилийн өмнө Джессикаг Жеремигийн машинд сууж аваад алга болсон гэж ярьсан ч энэ удаа худлаа байсан гэж мэдүүлдэг. Хэрэг гарсан өдөр 3 найз Джессика, Бениша, Виктория нар үдшилэг хийжсэн ч тэднийхээс машинаар 10 минутын зайд Грейс Драйв гэдэг газар том үдшилэг болж исэн. 20 гаруй залуус цуглаад арх ууж марихуана татан буужгинжээжээ. Үдшилгийг зохион байгуулсан залуу Джеффри Бертон гэдэг. Энд байсан хүмүүсийн дунд 24 настай Квинси Кросс байв. Квинси энэ хотынх биш, Теннессигаас ирээд төр ажиллаж найзынхаа гэрт амьдарч исэн. Тэр хар тамхи цуучилдаг байсан тул үдшилэг зохион байгуулагч мөн залуучууд түүнийг дуудаж ирэхдээ хар тамхи авчраарай гэсэн. Ингээд Квинси найз охин Тамаратайгаа үдшилэг рүү явжээ. Тамара Виктория Розын нарын хамаатан
Күнсигийн найз охин учраас Викториятай холбогдож энд том үдшилэг болж байна. Хүрээдэр гой залуучуудч байна гэж дуудсан. Виктория дуртаяа очно гэж хариулдаг. Ингээд Тамара Күнси хоёр Джессика, Бениша, Виктория нарыг машинтайгаа ирж авсан. Жолооч Күнси, хажууд нь Тамара, урт талын голд Джессика, ард нь Виктория, Бениша хоёр сууж зургуулаа үдшилэг рүү тавхисан. Замдаа Күнси гинэт кокаин гаргаж Тамаратай ойлаа мансуурч эхэлжээ. Джессика тэр хоёрын дунд сууж идэл мансуурсан Күнси Тамара хоёр Джессикагийн хөл биеийг хэлэхэд Джессика яагаад аав мэ болооч гэж гуйсаж Күнси зүгээрээ чимээгүй гэж шахсан. Мансуурсан хоёрын хувьд Джессикаг танихгүй түүний биед хүрэх ирэхгүй хүмүүс. Күнси Тамара хоёр машин дотор Джессикад гар өрч тэр эсэргүүцэж болиулахыг хүссэн ч зогссонгүй. Джессика улам хүчтэй эсэргүүцэж дуугаа өндөрсгөхөд машин дотор хуур амьсгал нэг л биш болсон. Ард сууж исэн Виктория, Бениша хоёр анх тоглоом гэж бодсон ч хэтэрхийн ноцтой болж байгааг анзаарч чимээгүй суусан гинэ. Ингээд машин үдшилэг болж байгаа газарт ирэхэд Күнси гинэт суудлынхаа дороос модон цохор гаргаж ирээд Джессикагийн толгой руу зөгчээ. Ингээд Джессикаг ухаан алцсны дараа Күнси түүнийг чирч өрөөнд оруулахад найз охин Тамараа дагаж ороод хаалгаа ав. Гэрт 20 гаруй хүн байсан боловч бүгд цогтуу мансуурсан байсан тул хин ч анзаараагүй. Удалгүй өрөөнөөс болооч гэртээ армаар байна гэх Джессикагийн ойлгохтуу сонсогдсон. Виктория айж хаалгыг сэмхээ онгойлгоод харахад Джессикаг хүчинд жээжээ. Тэрээр хальт ухаан орохороо намайг гэрлүүмэн явуулчих. Би хүү зайна хармаар байна гэж гуйж исэн гинэ. Гэвч мансуурсан ос түүнийг сонсохгүй Күнси дахин багт шиг зүйлээр толгойроо зохиж Тамара түүнийг дарамтлсан гэж Виктория мэдүүлсэн. Ингээд Күнси тэлээгээ гаргаж ирээд хүзүүг нь боожээ. Энэ бүхнийг Виктория, Бениша хоёр харсан ч цагтаа дуудаж чадаагүй. Учир нь Күнси тэднийг өрөөнд дуудаж оруулаад ямар нэгэн зүйл хийх гээд үзээрэй. Тэгхийн бол та нарт ч бас ийм зүйл болно гэж сүрдүүлээд Джессика аль хэдийн амьсгалгүй болсон бахад октоор элдвээ юм хэлгүүлсэн гин. Мөн үдшилгийг зохион байгуулсан Джеффри ч энэ хэрэгтэй холбоотой гэж Виктория ярьжээ. Дараа нь Тамара Джессикагийн зохицыг бүтээлгээр ороож Күнси толгой Джеффри хөлнөөс нь нүргэж хашааны ард түр орхин цаашдаа яахаа ярилцаар өглөө олцсуусан. Халуун 100 байсан учраас муудсан үнэр гарч өглөө эртдээ цогцыг машин тачин Мефилдийн дунд сургууль руу авчирч хаяад Күнси шатхуун авчирч цацсан галыг Бениша асаасан гэж Виктория мэдүүлсэн. Ингээд найзуудыг нь гэмт хэрэгт оролцуулж тэднийг амьгүй бие дээр ёс бус үйлдэл хийлгэж хам эргэтэн болгоод амаа хамхихаас зүр аргагүй байдалд оруулсан. Ингэж тавуулаа Күнси, Тамара, Виктория, Бениша, Джеффри нар хам эргэтнүүд болжээ. Тэд бүгд ямар нэг үүрэг гүйцэтгэсэн тул 6 жил дугаа байж Виктория Калифорни руу нүүсэн нь зүгээр нүүх биш цухацсан гэсэн үг. 2008 онд Джессика нас барснаас 8 жилийн дараа бүх с 'эгтнүүд баривчлагдлаа. Күнси Корос хүн амны нэрэг тэр дундаа Капитал Мурдер 1-р зэргийн хүн амны нэрэг хулгай нотлох баримт туслагсан цогц гэмтээс эргээр яллагджээ. Бусад оролцогчдыг цогц гэмтээх нотлох баримт нуун дарагдуулах гэмт хэрэгт буруутай гэж үзсэн. Хамгийн харамсалтай нь Джессикагийн найзууд хүртэл түүнийг орхиж зөвхөн өөрсдийгөө хамгаалжээ. Гэхдээ шүүхтэр нэг том бэрхшээл гарсан нь материалын нотлох баримт бараг л байхгүй учраас 30 гаруй гэрч дуудагдсан нь прокурорт маш хэцүү нөхцөл болсон. Хамгийн чухал гэрч Виктория мөн анх хэргийг судалж исэн Сьюзен нар гэрчээр оролцсон. Тэрээр цагдаа мөрдөгч биш ч энэ эргийг хөөцөлдөж олсон хүний хувьд шүүхтэр итгэл дүүрэн бүр хэд бардам байдалтай байсан тул шүүгч таны хандлага хэд зохисгүй байна гэж анхааруулсан байдаг. Нотлохоо байгуулсан ч нэг шийдвэрлэх нотлохоо олсон нь Викториягийн өдрийн тэмдэглэл. Тэр тэмдэглэлээ 2000 оны 8 сарын 1-нд Джессикагийн цогцолцсон өдөр бичсэн байв. Тэнд цагдаа нар цогцоллоо. Бидэнтэй холбоотой гэдгийг мэдчихвэл бүх зүйл сүрнэ. Би яахаа мэдэхгүй байна гэсэн байв. Энэ тэмдэглэл болон Викториягийн гэрчлэл шүүхийн тахимд бүхнийг баталжээ. Ингээд шүүхийн шийдвэр гарч Күнсиг гин буруутай тооцож бусад оролцогчид болох Викторияд 2 сар, Бенишад 6 сарын 20 халуунаасан. Тэд айлгын сүрдүүлэлтэнд оролцсон учраас бага ял авчээ. Тамара санаатай хүний амьд хүрсэн цогц гэмтээсэнгээд 10 жилийн ял авч 6 жилийн дараа тэнсэн суллагдсан бол Джеффри 15 жилийн хорих ял авч 7 жилийн дараа тэнсэн суллагдсан. Харин гол хүн Күнси Капитал Мурдер гэмтэрэг тул цаазын ялч авах боломжтой байсан. Прокурор энэ хүн жинхэнэ араатан өршөөл үзүүлж болохгүй гэдэгч нэг хүн цаазын ялыг эсэргүүцэж дуурсан нь Джессикагийн аав Жо байв. Тэр нулимстайгаар Күнсиг цаазлаа гэд миний охин буцаад ирэхгүй. Хэрвээ охин минь буцаж ирэх байсан бол би одоо ч өөрийн гараар алж чадхаар байна. Гэхдээ тэр хизээч эргэж ирэхгүй гэж хэлсэн. Түүний энэхүү байр суурь шүүхийн тахимыг намгүй болгодог. Ингээд Күнси цаазын ялаас мултарч тэнсэн суллах боломжгүй бүх насаараа хоригдох ял авчээ. Шүүхийн шийдвэрт хамгийн их баярлсан хүмүүс бол Джессикагийн гэр бүл мөн Сьюзен. Сьюзен шүүхийн гадаа уйлж би баярлсандаа нулимс гараад юу ч харахгүй байна. Джессика шудрагаас эргэж ирлээ. Энэ бол миний амьдралын хамгийн том амжилт гэж ярьсан. Түүнийг дараа нь Кентаки мужийн хууль зүйн амнаас онц сайн иргэн шагналаар шагнасан. BBC хүртэл түүний тухай нийтлэл гаргаж радиогийн баримтад нэвтрүүлэг хийсэн. Кино болохоор санал ирсэн ч бүтээгдээгүй гинэ.
Энэ хэрэг цагдаагаас илүү жирийн иргэний илрүүлсэн шудраг ёсны ялалт гэж олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. Гэвч хамгийн өрөвдөлттэй хүн бол түүний 7 сартай хүү Заин. Хүүхдийг Джессикагийн аав ээж өсгөж одоо аль хэдийн насанд хүрчээ. Ингээд өнөөдрийн хэрэг дууссан уу гэвэл үгүй. Яг одоо ч Америкт энэ хэрэг шал өөр байсан юм шүү. Аль нь үнэн юм бэ? Хэн нэгэн хурамч мэдүүлэг өгсөн юм шүү гэсэн асуулт байсаар байгаа. Яагаад шүүх хурал дууссан ч хэрэг дуусаагүй вэ гэвэл шүүхтэр маш том дэлбэрэлт болсон нь Кунсигийн шүүх хурал дээр хамгийн чухал гэрч Викториягийн эгч Рози гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэрээр Кунси бол халуурчин биш. Мөн хамт баригдсан миний дүү, манай хамаатан ямар ч буруугүй. Энэ бүхнийг Кентаки мужийн цагдаа нар дарамталж хийлгсэн. Биднийг худал гэрчлэл өгөхөөс өөр аргагүй болгосон гэдэг. Шүүхийн танхим тэр чигээрээ цочортоод прокурор уурлаж худал мэдүүлэг өгвөл та шоронд орно гэж сүрдүүлэхэд Рози шоронд орвол орно л биз. Гэхдээ би дахиж худлаа хэлэхгүй. Та нар хүссэн бүх асуултанд хариулнаа. Өмнө нь цагдаа нар биднийг худал мэдүүлэг өгөхийг шаардж байсан бол өнөөдөр би үннийг хэлнэ гэдэг. Энэ мөчөөс эхлэн хэрэг 180 гараад сэргэж Америкийн нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн бутлаантай хэрэгүүдийн нэг болж хуурсан. Розигийн мэдүүлэг, цагдаагийн дарамт худал гэрчлэл, алдаатай нотлохоо, шүүх шинжилгээгээд бүгд хойлолтон Америкт болсон биш. Энэтхэг Филиппин шиг авилгын асуудалтай улсад болсон хэрэг шиг байна гэцгээдэг. Тэр ч байтугай том нэртэй эвлэлүүд хүртэл буруу ташаа мэдээлэл тараасан. Энэ хэрэг анхны өдрөөсөө л буруу эхэлжээ. Джессикагийн цогцыг олсон өдөр хэргийг хариуцж авсан тим партнер гэх шин цагдаа ямар ч дуршлаггүй хүн амны хэрэг дээр ажиллаж үзээгүй залуу байсан. Цагдаагийн хэлтэст хүн үргэлцгүй байсан тулд тимд энэ хэргийг чи аав. Сайн ивэл мөрдөн байцаагч болгож дэвшүүлнэ гэж хүчээр өгсөн ажил гинэ. Тим дараа нь би ийм хэрэг мөрдөх чадваргүй байсан гэж ярьсан. Эхний өдөр хэргийн газар хаалт тавихын тулд хагас өдөр алдсан. Хаан тууц тавигаа тэр аваараагаа хүмүүсийг яаж холдуулж хамгаалахаа мэдгүй энгийн хүмүүс чөлөөтэй орж гарч хүүхдүүд нохоотой хүмүүс хүртэл сургуулиас цогцолцсон гэж шуугаад тэр аваар эргэлжижсэн. Хамгийн том алдаа нь Джессикагийн цогцсон дээр өтөөсөн. Ихэвчлэн ийм өтнөөс нас барсан цаг хугацааг наривчлан таамагладаг. Гэтэл цагдаа нар модоор хусч хайжээ. Энэ нь нотлохоог бүрэн устгасан маш том алдаа. Цогц өөрөө хамгийн чухал нотлохоо үхлийн цаг, нөхцөл, гэмтлийн уул мөргээд бүгд тэндээс гардагч үүнийг үл тоомсорлож бүр гэмтээсэн. Хэргийн газар ирсэн цагдаа нарын үүрэг бол судалгааны баг эртэл хэргийн газрыг хамгаалах, хүмүүсийг холдуулах, болцшгүй гэрчүүдээс нэр, хаяг, мэдүүлэг авах ёстой ч тийм нэг ч ажил хийгээгүй. Хинч ярилцлага авч тэмдэглэл хийсэнгүү. Тэлээ Джессикагийн хүлүүнд байсан бөгөөд чухал нотлох баримт гэж ялгаж тавьсан боловч тэр өдөр бороо орж тэлээ нь орсноос олж ДНХ шинжилгээ хийх боломжгүй болсон. Мөрдөгчид Джессикагийн хүчирхийллийн шинжилгээний багцанд өөр эрхтэй холбоотой шинжилгээний материалуудыг хольж хийсэн. Гол асуудал нь энэ бүхэн зөвхөн 1-2 цагдаагийн буруу биш. Тийм дараа нь би юу хийхээ огт мэдэхгүй байсан бөгөөд хэргийн газрыг хэрхэн хамгаалах, нотлохоог хэрхэн цуглуулах, ямар дарааллаар ажиллахыг мэдэхгүй айж яасан. Надад зориуд ийм чухал хэргийг өгч дарахыг хүссэн юм шиг санагцсан гэдэг. Дараагийн буруу алхам Сьюзан. Хүн болгоны нүдээр хэрэг илрүүлэгч Баатар гэж харагдчихсан ч Сьюзан цагдаа нар хит их итгэж түүнд мөрдлийн шинэ мэдээллүүдийг дамжуулан бүр зарим мөрдөн байцаалтын материалуудыг уншуулдаг. Сьюзан өглөө болгон цагдаагийн хэлц рүү ажилдаа ирж байгаа юм шиг ирээд өнөөдөр шинэ мэдээлэл байна уу гэж асуудаг болсон. Энэ бол огт байж болохгүй ёс зүйн болон хууль зүйн ноцтой зөрчил. Харин Сьюзан өөрийгөө би бол бурхны илгээсэн Джессикагийн эргийн үннийг зөвхөн би илрүүлнэ гэж ярьдаг гэжээ. Цагдаа нар түүнтэй ойр ойрхон уулзаж мэдээлэл өгч багийн үншгээ авч үзсэн. Ингээд хэрэг бүхэлдээ Сьюзны нөлөөнд орж судалж явсаар 24 настай Кунси Кросс Джессик алга болсон өдөр с ิจ гтэй байсан гэдгийг мэдсэн Сьюзан хар хайртай. Тэгээд Джессика тэр өдөр алга болсон. Бензин үнэртжсэн гэхээр хэрэгтэн энэ хүн л юм байна гэж дотроо дүгнсэн. Сьюзан Кунсиг буруутай гэж шүүхтэр ял сонсны дараа өгсөн ярилцлаганда би Кунсиг хараад л бүх зүйл нэг зэг дээр зангилагдж байгаа юм шиг санагдсан гэж бардам хэлжээ. Гэхдээ тэр мэдрэмж нь нотлохоон дээр үндэслэн үү гэвэл үгүй. Нэг ч нотлохоо байгаагүй. Кунсид гинэт бүх зүйл холбогдлоо гэж итгэсэн Сьюзан сандарч тогтлон шууд KBI руу очиж би Джессикагийн алуурчныг олсон. Тэр бол Кунси Кросс гэдэг. KBI мөрдөгч Кунси гэж хэн билээ гэхэд Сьюзан зогсолтгүй яагаад хэрэг хийсэн үнийг Кунси гэж бодцоо талаараа ямар ч нотлохоогүйгээр зүгээр л өөрийн төсөөлөл таамаглалаа ярьж эхлэв. Мөрдөгчдөд хүчтэй сэжгэлсэн хүн байхгүй тул шалгаж үзэхэд гимгүм тагж утсан. Энэ хэрэг анх Мэйвилл хотын цагдаад байсан ч дараа нь Кентаки мужийн цагдаа KBI гэсэн хоёр байгууллага хамтарч авсан. Гэхдээ KBI-д энэ хэргийг хариуцаж авсан мөрдөгч болох Ливайз ба Роберт Оунийл нар хоёулаа зөвхөн мансууруулах бодисын хэрэг дээр ажиллаж исэн бол хүн амны хэрэг дээр ажиллаж үзээгүй. Ийм туршлагагүй мөрдөгчдийн дунд хамгийн олон мэдээлэлтэй үнэн нь Сьюзан тэрээр Кунси тэр өдөр кокаинтай баригдсан бөгөөд өмнөх өдөр нь том үдшилтэд байсан. Тэр мансуурч эмэгтэйчүүд рүү дайрсан баг. Тэгээд Джессика хүчирхийлж дараа нь алсан гэж өөрийнхөөрөө холбож таамагладаг.
Гэхдээ асуудал нь нэгч бодит нотлохой байхгүй. Мөрдөгчөд бид хүн баривчлахын тулд нотлох баримт хэрэгтэй. Хэрвээ тэр үдэшлэгт хин байсан жагсаалт байвал гэхэд Сүүзэн мэдээж би олно гэд өөрөө явж үдэшлэгт байсан хүмүүсийн жагсаалтыг цуглуулan KPI даваачж өгчээ. Үдэшлэгт хэн байсныг жирийн иргэн биш цагдаа нар тогтоох ёстой байхад KPI Сүүзэн маш их баярлаа. Чи үнэхээр их тус олж ийн гэж талархдаг. Ингээд KPI жагсаалтанд байгаа хүмүүстэй нэг бүрчлэн уулзаж ярилцсан ч хэрэг болоод 6-7 жил өнгөрсөн болохоор зарим нь санахгүй, зарим нь бүдэг бадаг сандаг ба баримт нотлохоо бараг л байхгүй. Тэдний ярьсан зүйл нь хар хайртай залуу байх шиг байсан. Магадгүй хин нэгэн эмэгтэйг дагаж гарсан байх гэдэг. Мөрдөгчөд тэр эрэхтэй сэжигтэй юм хийсэн үү, тэлээтэй байсан уу гэхэд хүмүүс масуурсан үед тэлээгээ тайлхвал юу ч бишээ гэцгээдэг. Гэтэл мөрдөгчөд энэ бүдэг бадаг найдвартай биш мэдүүлгүүдийг сонсоод Сүүзэн үнэхээр зөв үнийг сэжиглэжээ гэж улам итгэсэн. Ингээд Сүүзэн зөвхөн мөрдлөх хийгээ зогсохгүй MySpace Jessica-гийн нэртэй группний админийг нь хийж пост бичин хүмүүсийн анхаарлыг татаж хэрэгийг өөрийнхөө удирддаг. Нэг постн нэрээ би алуурчныг мэднэ. Jessica найзуудтайгаа үдшилэг хийж явах тэр үед ойр хавьд нь бас нэг том үдшилэг болсон. Тэнд олон хүн мансуурсан байсан. Тэд өөрсдийгөө төгс хэрэг хийлээ гэж бодож байгаач үгүй. Би тэднийг илрүүлнэ гэд Кунси, Жеффри, Тамарагийн нэрсийг бичиж хүмүүсийг турхирч эхлэв. Хэдэн хүн би харсан гэж худал сэтгэлдүүлсэн. Ингээд MySpace дээр Сүүзний нээсэн бүлгэмд би ч бас хам эрэхтэн гэх мэт ямар ч нотлохоогүй хэний бичсэн нь мэдэгдэхгүй цурхлуу цацагдаж эхэлсэн. Энэ бүх зүйл вирус мэт тархаж хүмүүсийн анхаарал улам нэмэгдэн сүүлдээ сэтгүүлчид хүртэл оролцож Кунсиг кокаин мансууран бэлгийн үчирхийлүүлсэн аратан гэх утгатай нийтлэлүүд гарч Мэйфил тот даяараа Кунси бол алуурчин яагаад барихгүй байгаа юм бэ? Ийм үнийг сул явахыг зөвшөөрч болохгүй гэцгээдэг. Гэтэл Кунси энэ хотын хүн биш болохоор танил хамгаалах хүн байгаагүй. Мансуурах бодисны хэрэгтэй холбогдож явсан учраас хүмүүсийн дунд улам сэжигтэй харагдсан ба хар арьстай болохоор гэмт хэрэгтэн байх магадлал өндөр гэсэн буруу ойлголт маш хүчтэй нөлөөлсөн байв. Цагдаа нарч дарамтанд орж олон нийтийн шахалт нэмэгдэж Кунси хоол алуурчин гэдг нь илт байна. Яагаад барихгүй байгаа юм бэ гэж KPI руу тайрдаг. Гэвч KPI-ийн мөрдөгчөд хүн амны эрх туршлагагүй тул болгоомжтойсэн. Энэ оронд Сьюзен Jessica болон Кунсигийн ойрын хүмүүс рүү очиж өөрөө мөрдлөг хийж эхэлсэн. Түүний толгойд хамгийн түрүүнд орсон хүн бол Бениша Виктория. Jessica-гийн хамгийн сүүлд хамт байсан хоёр хүн. Бениша Сьюзентэй олон жил хөрш байсан болохоор Сьюзен Jessica үнэхээр ганцаараа явсан уу гэхэд Бениша тийм ээ би хүргэж өгье гэсэн ч алхмаар байна гэсэн болохоор түүний араас харж хаад явуулсан гэдэг. Гэтэл Сьюзен Бенишаг дарамталж чи сайн боддоо Кунси ол сэжигтэн тэр бүх үннээ ярих юм бол чи ч бас хам эрэхтэн болж шоронд орно гэхэд Бениша би яагаад шоронд орох ёстой юм бэ? Кунси гэж хин юм бэ танихгүй гэхэд Сьюзен хүүхдээ энэ асуудал тийм амархан биш. Чи Кунсигийн байсан үдшилтэд явсан мэдтэй гэхэд Бениша үгүй тийм зүйл болоогүй гэдэгч Сьюзен цагдаа нар чамайг дуудаж байцаагаар болсон. Миний эснэр хий. Би цагдаа нартай ойрхон болохоор чамайг хамгаална. Кунси халуурчин Jessica хүчирхийлж алсан гэж хэлгэдэг. Хэд хоногийн дараа KPI Бенишаг дуудахад тэр үннээ хэлж Jessica нэг цаг хагасын үед манахаас ганцаараа алхаад явсан. Кунси гэж хүн мэдэхгүй гэдэг. Энийг мэдсэн Сүүзэн бөө уур олж яагаад миний эснэр хийгээгүй юм бэ? Алуурчин бол Кунси гэж хэлгсэн мэдтэй гэхэд Бениша би мэдгүй гэд хаад яагаад намайг хүчээр худлаа илүүлэх гээд байгаа юм бэ гэдэг. Ингээд өөрийнх нь хүслээр болоогүй дууралсан Сүүзэн дараагийн байгууллага Виктория руу очин яг ижил аргаар дарамталж би чамайг хамгаална гэх амлалтаар Викторияг өөрийн талд оруулжээ. Энэ дарамтанд Викторияд нөлөөсөн. Хэсэг хугацааны дараа Виктория KPI руу өөрөө очиж Кунси Jessica-г алсан гэж мэдүүлв. Мөрдөгч яг яаж алахыг нь харсан уу гэхэд Виктория сайн санахгүй байна гэдэгч KPI-ийн өөрсдөө кокаин, үдшилэг, машин болсон бэлгийн дарамт Жеффрийн гэрт очисон явдал өрөөнд туссан үзэгдлүүд бүсээр хоолойг нь боосон хаалга арай гэж онгойлгож харсан гэх мэт зүйлсийг урьдчилан бичиж Викторияд зааж өгсөн. Викторияч KPI-ийн заасан бүхнийг яг таг хийлээд маш нарийн бодит мэдүүлэг болж шүүх түүнийг найдвартай гэрч гэж үзсэн. Анх Виктория цагдаа руу залгаж манай ихчийн хэлснээр Кунси намайг ална гэж занал хийсэн. Би түүнийг алуурчин гэж ярьсан болохоор намайг ална гэсэн гэж мэдүүлсэн дээ. Энэ бүхнийг ч бас KPI Викторияд зааж өгчээ. Тэд Викторияд эгч чинь ингэж хэлсэн гэж хэл. Одоо гараад шууд залгаарай гэж зохиомл мэдүүлэг өгөхийг тулгасан. Ингээд KPI-ийнхны нүдэнд Кунси алуурчин болох нь 100% батлагдав. Цагдаа нар Кунси л юм байна гэж итгээд Жеффригийн гэрт болсон үдшилтэйсэн бүх хүмүүсийг нэг нэгээр нь дуудаж байцааж эхлээд үдшилтэд Кунсийн найз бүсгүй Тамаратайгаа хамт байсан гэдгийг мэдэж Тамараач тэдний сэжигтний жагсаалтанд орлоо. KPI Падука хотын цочод буудлын хурлын өрөөг төр мөрдөн байцаалтын өрөө болгож ашигласан нь маш том маргаан дагуулсан. Учир нь KPI өөртөө мөрдөнгийн өрөөтэй мөртлөө буудалд байцаасан шалтгаан нь цагдаагийн элтэст камерууд тасралтгүй ажилдаг. Харин буудлын өрөөнд камерыг дуртай үедээ асааж унтраан ямар ч дүрмгүй ээж болно. Дараа нь шалгалт орж хүмүүсийг байцаасан хүнийг асуухад мөрдөгчөд би бишээ надаас өөр дуутай хүн байна гэж бултах боломжтой болсон.
Күнсээ Тамара Жеффри нарыг баривчлахдаа тэдэнд ямар эрхтэйг нь огт хэлэлгүй шууд гавлаад буудлын руу авчирсан тул тэр гурав бодохдоо биднийг аль хэдийнэ баривчилсан юм байна гэсэн ойлголттой болсон ч мөрдөнгийн тайланд тэд сайн дураараа ирсэн гэж бичигдсэн байдаг. KBI-ийн мөрдөгч Ливайз, Роберт Оуэнил нар Тамараг хамгийн ихээр тарамталж доромжлон чи амьдралынхаа турш худлаа хэлж хариуцлагаас цугцаар ирсэн. Өчүүхэн амт ингээд 10 цагийн турш өмгөөлөгчгүй, тасралтгүй дарамтлуулж гэртээ байгаа хүүхдүүдэд санаж айд сандарсан. Цагдаа нар бүр түүнийг гэрлүү залгаад Тамараа бол гол сэжигтэн маш ноцтой эрэгт холбогдсон гэж айлгаад үннээ хэлгүй бол насан туршдаа шорон татна. Хүүхдүүдэд дахиж хизээж харж чадахгүй гэж сүрдүүлсэн. Эцэст нь Тамараа сэтгэлээр унаж тийм ээ би Күнсэд тусалсан гэж мэдүүлээд гарын үсэг зурсан. Харин Викториягийн эгч Рози маш зоригтой байж шүүхтэр бүгд худлаа. KBI биднийг айлгаж худлаа мэдүүлээгүү гэж дарамтлсан гэж үннээ хэлсэн. Тэрээр мөрдөнд 24 цаг тисэж би Күнсийг мэдгүй, юу болсныг мэдгүй гэдэгч KBI Розиг ч бас айлгаж хүүхдийг чинь булаана гэхээс гадна мөрдөн байцаалтын үеэр бэлгийн дарамтанд оруулсан. Тэд эмэгтэй сэжигтнүүдээс чи ямар бэлгийн чиг баримжаатай вэ? Би сексуал уу, лесби юу гэх мэт утгагүй хүчирхийллийн шинжтэй асуулт асууж исэн бөгөөд Розигоос чи өөрийгөө лесби гэж боддгоо гэж асуугаад гинэт түүний хөлийг гийлж үтсэн. Энэ бүхнээс олж Рози ч бас сэтгэл санаагаар унжив. Харин Жеффри ихэндээ KBI-д нэлээд ширүү хандаж та нар гэмгүүн хүмүүст хэрэгж ихэд зүгээр өнгөрнө гэж бодож гинөө гэдэгч KBI огт цочорсон шинжгүй энэ авшиг хоржиж ухаан орно гэдэг. Удалгүй Жеффригийн сүнс зайлсан юм шиг болж уучлаарай. Би шоронд орохыг хүсэхгүй байна. Гэхдээ би худлаа зүйл зохиож ярьж чадахгүй гэхэд KBI-ийн мөрдөгч худлаа гэж юу гэсэн үг юм бэ? Күнси, Виктория, Тамара гэд бүгд хэрэгээ хүлээсэн. Тэд бүгд шүүхтэр чамайг хамсаатан гэж хэлнэ. Шүүгч хэний үгэнд итгэх юм шиг байна гэхэд Жеффри би Джессикаг мэдгүй, алсан, хүчирхийлсэн, шатаасан ч биш. Хэрвээ нотлох баримтайгаа бол та нар өөрсдөө ялсан үз. Шүүхэл үнэн удлыг нь шийднэ гэж гүрийдэг. Удалгүй камер унтраад тасгаад Жеффри тийм ээ Джессикаг шатаахад би тусалсан, гэрийнхээ зоорнд аваадсан гэсэн бичлэгэл үлджээ. Бүгд яг ийм замаар худал мэдүүлэг өгсөн. Хамгийн чухал гэрч болох Виктория үннийг хэлжсэн Бенишаа хүртэл буудлын өрөөнд орсны дараа мэдүүлэг нь 100% өөрчлөгдсөн. KBI сэжигтнүүдийг бүгдийг нь суулгаад сперм гэдэг үгийг давтан маш доромж бэлгийн шинжтэй асуултууд тавьсан. Гэтэл бодит байдал дээр Джессикагийн биед бэлгийн хүчирхийллийн ямар ч шинж тэмдэг байгаагүй. Сперм илрээгүй, ДНЭ байхгүй, бэлгийн замын гэмтэл байгаагүй. Шүүх шинжилгээгээр бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй гэж гарсан ч юбг дээшилсэн, дотор өмд доошлуулсан гэсэн байдлаар хүчингийн гэмт хэрэг болохоор тавилт хийсэн байх магадaltaй гэж шинжээчид үзсэн. Цогц шатаж анхан шатны мөрдөн шалгалт зохиох ёсоор болоогүй бөгөөд нотлох баримтууд бороонд норсон болохоор ихэнх нь устсан байхад KBI хүчээр хүчирхийллийн хэрэг гэж тулгсан. Энэ бүхний эхлэл нь Сьюзан. Мэдээж алуурчин хамгийн их буруудайч Сьюзан Жеффрийн гэрт хар тамхины үдшилэг болсон гэсэн худал мэдээлэл цагдаагийн бүх мөрдлөгийн чиглэлийг буруу гаргаж өгсөн. Гэтэл үнэндээ Күнси тэр өдөр үдшилэгт очоогүй. Тамара, Джессика, Виктория, Бениша нарч огт очоогүй. Хамгийн нийтдээ нь 2000 оны үед Күнси Тамара хоёр бие биенээ таньдаггүй байсан. Тэд анх 2002 онд Джессикаг нас орсноос 2 жилийн дараа хамгийн анх уулзжээ. Цагдаа нар ийм худал мэдүүлэг тулгахад бид тэр үед нэг нэгнээ таньдаггүй байсан гэдэгч хинч тэднийг сонсоогүй. Бүр бодит байдал дээр Күнси Жеффри хоёр нэг сургуулийн төгсөгч мөнч сургуульд байхдаа бие биенээ таньдаггүй огт харилцаагүй байсан. Жеффригийн өмгөөлөгч цагдаанараас Жеффригийн гэрт Джессика алагдсан, гаражинд нь цогцсон гэдгийг нотлох баримт байгаа юу гэхэд мөрдөгчөд тэр байшингч нь хар салхи хийсгцэн. Тиймээс баримт байхгүй гэдэг. Жеффрийн байшин үнэхээр хар салхинд өртсөн нь үнэн юм байна. Харин Күнсигийн талаар баримтууд гэвэл Күнсид машин, бүр жолооны үнэмлэгч байхгүй мөртлөө яаж машин бариад Джессикаг авч авсан бол хэдий жолооны үнэмлэхгүй ч хууль зөрчөөд машин барьж болно. Гэхдээ тэр өдөр цагдаатай тарах үедээ найзынхаа машины хажууд зогсож байсан. Найзынх нь машинд буу, марихуана байсан болохоор цагдаа хараад цугцсан. Күнси би найздаа туслая гэж бодоод машинд нь бензин хийж өгч явахдаа цагдаатай таарч кокаинтай байсан болохоор баригдсан гэдэг. Өөрөөр хэлэх юм бол машин Күнсигийн машин биш. Тэр огт жолоо бариагүй. Найз нь цухтаж бензин тутгалтаа зогсож явахдаа цагдаад баригдсан бөгөөд хамгийн чухал нь Күнсид бачтай алиби байсан. Тэрээр 2000 оны 7 сарын 29-ний 7 цаг 50 минутанд биедээ кокаин авч авсан эргээр баригдаж бараг бүтэн жил хоригдсон бол Джессикагийн цогцос 8 сарын 1-ний 10-аас 11 цагийн хооронд олцсон. Сургуульд ажилладаг Тина багш өмнөх өдөр ирэхэд энд цогц байгаагүй гэж мэдүүлсэн. Шүүх шинжилгээний эмч нас орсноос хойш хэдхэн цагийн дараа цогцыг шатаасан гэж үзсэн гэхээр Джессика 7 сарын 31-нд буюу 29-ноос 2 хоногийн дараа нас орсон байх магадaltaй. Гэтэл Күнси 7 сарын 29-ноос эхэлж хоригдсон гэхээр шоронгоос гараагүй мөртлөө яаж аллах үлдэх вэ? KBI бол ямар ч шалгалт хийгээгүй машинтай эсэх
Жолооны эрэгтэй юу Тамаратай хизээ танилцсан. Тухайн үед хаана байсан гэх мэтийг шалгалгүй шууд Күнси бол алуурчин гэж хүмүүсийг айлхан сүртүүлж худал мэдүүлэг өгүүлсэн. Хамгийн том асуудал нь зөв чадвартай мөрдөгч томилоогүй. Нотлох баримт огт байхгүй. Хэрийг шалгасан гол хүн нь эрх мэдэлгүй энгийн эмэгтэй Сьюзан. Цагдаа нар Сьюзны яриаг бараг албан ёсны баримт мэт хүлээн авсан. Мэдүүлгүүд бүгд Сьюзны тараас нь цуурхал KBI-ийн заавар худлаа ярианд тулгуурласан. Күнсийг ял авсны дараа үннийг мэдүүлсэн хүмүүсийн мэдүүлэг илчлэгдэж хэдэн жилийн дараа Джессикагийн аав Жо энэ хэрэг бүхэлдээ буруу замаар явсан. Мэдээж миний охин шударгаас эрэхтэй. Гэхдээ шудраг шүүх боломж олдоогүй. Күнсэд ч мөн шударгаас эрэхтэй гэдэг. Ингээд бүх хүн Сьюзныг юу хэлэх бол гэж хүлээдэг. Учир нь хурамч мэдүүлгүүд бүгд Сьюзнаас эхлэлтэй бөгөөд Күнсийг хэрэгтэн гэж хэл гэж шахсан хамгийн их мэдээлэл мэдэх хүн бол Сьюзен тэрээр үннийг засах боломжтой ганц хүн нэсэн. Гэтэл Сьюзен 2018 оны 8 сарын 17-нд 58 наснда хор тавдраар нас орж хинт Сьюзнээс үннийг асууж чадхааргүй болсон. Күнсийг ял авснаас хойш 10 жилийн дараа Бенишаа анх удаа хэвлэлд шүүх дээр хэлсэн бүх зүйл худлаа байсан. KBI мөрдөгчүүд зүгээр нэг худал мэдүүлэг өгөөд өнгөр гэж хэлээгүй. Чи өөрөө оролцсон цогцтой ёс бус зүйл хийсэн. Лесбийцтэй цогцыг шатахдаа чи асаагуур барьсан гэх мэтэр маш нарийн гүтгэлгийн шинжтэй зохиомл зүйлийг хүчээр тулгаж хэлхээс өөр аргагүй болгосон. Тэр үед би хэд залуу гинэн байсан болохоор намайг өөрсдийнх нь хэлснээр хийхгүй бол бүх насаараа шорон торигдно гэж итгэсэн гэдэг. Тамара Джеффри мөн сүүлд Виктория хүртэл Күнси буруугүй гэж хэлсэн. KBI Бениша $100 өгөөд Тамара руу залгаж худлаа хэлүүлсэн ч ямар ч үр дүн гараагүй. Бениша дараа нь манай гэр бүл маш ядуу байсан. $100 тэр үед асар их мөнгө шиг санагцсан гэдэг. Мөн Викторияч KBI-аас $17,000 авсан нь албан ёсоор тогтоогдсон бөгөөд KBI-тай холбоотой мөнгөний 200 орчим баримт олцсон. 2007 онд Виктория гинэт нүүсэн шалтгаан нь KBI гэрчийг хамгаалах хөтөлбөр нэрээр санаатайгаар нүүлгэж бараг 1 жил Виктория тасралтгүй мөнгө өгсөн. Күнсигийн шүүх хурал дуусах хүртэл өгсөн мөнгөний жагсаалтанд сарын түрээс цахилгаан ус халаалт гих мэт бүх төлбөрүүд боулинг, кинотеатр, шар ариг, утасны карт, хүүхдийн хувцас, машин засвар, шин дугуй, аксессуар судалдаж авсан баримтуудаснаас гадна хамгийн итэг мэргүн насан туршидтын барааны дэлгүүрийн баримт хүртэлсэн. Виктория би мөнгө аваагүй гэж шүүхтэр худлаа хэлдэг. Гэтэл жинхэнэ гэрч хамгаалах хөтөлбөр нь шудраг мэдүүлэг өгсөн гэрчийн амнаас аюул цаанал хийлд өрцсөн үед төр байр хамгаалалт дэмжлэг авах ёстой хөтөлбөрч Виктория худал мэдүүлэг өгсөн. Бүр худал мэдүүлэг өгөхийг KBI өөрсдөө шаардсан. Тэгэхээр эдгээр бүх мөнгө гэрчийг хамгаалах биш, гэрчийг худал мэдүүлэг өгөхөд ашигласан авилга гэсэн үг. Энэ асуудал сөхөгдөхөд KBI болон хууль зүйн яамнаас эдгээр зардал бүгд зөв байсан. Зарцуулалтанд ямар ч асуудал байхгүй гэж мэдгдсэн. Харин насан туршидтын барааны тухайд гэрчийг хамгаалах үед хэрэгтэй зардал гэж үзжээ. Сүүлд нь Виктория намайг дарамтлсан учраас хурамч мэдүүлэг өгсөн гэж үннээ хэлдэг. Шүүхтэр Күнсигийн эсрэг ганц бодит нотлох баримтайсан нь Викториягийн өдрийн тэмдэглэл. Хэрвээ бидний эсрэг илчлэгдвэл яана. Цагдаа нар аль хэдийн цогцыг олсон гэж бичсэн өдрийн тэмдэглэлээсэн ч бас худал болох нь тогтоогдсон. Сүүлд өдрийн тэмдэглэл бичсэн балны найрлагыг шинжилэхэд тухайн үед 2000 онд огт байгаагүй бөгөөд өөрийн тэмдэглэлийг сүүлд зохиомлоор бичсэн гэдэг нь батлагдсан. Тэгвэл жинхэнэ халуурчин хий юм бол Күнси хэрэгээ цагаат туулахын тулд дахин шүүхэд хандаж жинхэнэ халуурчин ил гарах хэрэгтэй. Хамгийн сэжигтэй хүн бол Джессикагийн хуучин найз залуу хүү цааны эцэг Жереми гэдэг. Жеремиг сэжиглэх болсон шалтгаанууд аллагын сэтэл байсан. Тэр хүүхдийн тэтгэмж огт төлдөггүй. Джессика хэрвээ мөнгө өгөхгүй бол би чиний шинэ найз охин бүхнийг хэлнэ гэж сүрдүүлэг байсан учраас энэ асуудлаар байнга хэрүүл гардаг байсан. Хоёрт түүний байцаалтын бүх бичлэг алга болсон. Гуравт авсан мэдүүлгүүд дээр Жереми Джессика хоёр аллах болсон өдөр уулзсан байж магадгүй. Сургууль дээр хэрүүл болж Жереми Джессикагийн хазар руу зогсон. Дараа нь араас нь хүчтэй зохиж ухаан алдуулсан байж магадгүй. Дөрөвт Джессикагийн нүүр ялангуяа хамар хугарсан байсан. Сургуулийн хаалган дээр түлхсэн юм шиг гарын мөр байсан бөгөөд тэр мөрний ойролцоо Джессикагийн үс багцаараа олцсон. Гэвч эдгээрийг цагдаа нар цуглуулж авалгүй бороонд норгож алга болгожээ. Жеремигийн бас нэг сэжигтэй байсан зүйл нь анх баригдахдаа хамт хоригдчихсэн хүндээ цагдаа нар ДНХ шинжилж гин гэсэн би айгаад байна гэж хэлсэн. Мөн суллагдсныхаа дараа хэд хэд өвөнд Джессикаг би алсан гэж ярьжээ. Джессикагийн ээж хүртэл энэ яриаг сонсоод цагдаа нарт мэдгдсэн ч Жереми хизээч тэгж хэлээгүй гэж үгүйсгсэн гин. Дээрээс нь Сьюзен Жеремигийн ээж Донотой маш сайн найзууд байсан. Сьюзен өөрийгөө цагдаа KBI-тай дотно би тэдэнтэй адил төвшний нөлөөтэй хүн гэж гайхуулдаг байсан гэхээр Сьюзен Жеремиг хамгаалж хэрэг Күнси рүү эргүүлсэн байх магадaltaй гэсэн хардлага гарсан. 2004 онд хэрэг гарснаас 4 жилийн дараа Жереми өөр хэрэгт холбогдож шоронд ороход Сьюзен бүх төрлийн холбоо сүлбээ танил талуудаа ашиглаж KBI прокурор гэд боломжтой бүх хүнд хандан Жеремиг суллуулах гэж байдаг чалаараа хичээсэн ч амжилт олоогүй. Сүүлд Жереми би бараг гүтгэгдэх шахсан нэртэй 100% үстэй ном бичсэн ч номыг уншсан сэтгүүлч
Би энэ номыг 2 жил гаруй хадгалсан. Гэхдээ талаас нь цааш уншиж чадахгүй байна. Номын агуулга утгагүй төрөгдүүлсэн зүйл олон байна гэжээ. Үнэлгээ нь 5-аас 4.3. Харахад өндөр байгаач нийт 8 л үнэлгээ өгсөн. Тэдний нэг нь 5 онооны оронд 10 оноо байсан бол 10 оноо өгөх байлаа. Бүгд заавал уншаарай гэж бичсэн байв. Таньдаг найз нөхдөрөө бичүүлсэн юм шиг харагдсан. Мөн Жеремигээс жилүү с ижигтэй байсан хүн бол Рони Ли. Мэйфилдийн цагдаагийн газрын дэд дарга тэрээр анхны сэжигтэн Карл Жереми хоёрыг суллагдсны дараа маш уртай ажиллаа орхиж алга болсон. Рони туршлагагүй шинэ ажилтан тим партнерт хэргийг даалгаж ахлагчаар томилсон. Тим дараа нэлэхдээ намайг зориуд энэ эрхт тавьсан гэж бодож байна. Би мөрдөн байцаах чадваргүй гэдгээ удаа дараа хэлсэн ч намайг алавтаж айлхан сүрдүүлж хийлгсэн гэж ярьдаг. Мэйфилдийн хүн бүр Рони цагдаа авах ёсгүй. Аюултай өнгөцгөх ба бараг хүн бүртээ завхаарч гэр бүлтэй эмэгтэйчүүд рүү санаарахдаг. Шүн гудамжаар явж байгаа эмэгтэйчүүд болон ажилтнаа бэлгийн дарамт үзүүлдэг. Хэрвээ татгалзах юм бол дарамтлагч ямар ч шийтгэл авч байгаагүй. Учир нь тэр цагдаа. Ронигийн идэг байсан дахиад нэг муухай зүйл нь цагдаагийн баримтын өрөөнөөс нотлох баримтын видео кассетуудыг хулгайлж зардаг. Нэг удаа ажлын ширээний шургуулгыг шалгахад хууль бус буунууд, их усүрэн тодорхойгүй бэлэн мөнгө, кокаинтай 80 ширхэг жижиг ууд, марихуана олдож, хяналт шинжилгээний алба энэ талаар асуухад сургалтын хэрэгсэл гэж тайлбарласан учраас анхааруулга өгөөд өнгөрчээ. Тим цагдаагийн хэлснээр өргөдөл гаргагч болон гэрчүүдтэй уулзахаар явхад Рони надаас өмнө тэдэнтэй уулзсан байдаг. Миний цагийн хуваарийг мэддэг цорын ганц хүн бол Рони байсан. Бас хэрэгтэй холбоотой чухал тэмдэглэл, баримтууд, VTR бичлэг, дуу бичлэг, ярилцлагын бичлэг гэх мэт баримтууд алга болсон байдаг гэжээ. Нийт 18 ширхэг видео баримт алга болсон. Дараа нь цагдаагийн дотоод шалгалтаар эдгээр видеонуудыг бүгдийг нь Рони зарсан гэдгийг тогтоожээ. Хинд хэдээр зарсныг тогтоогоогүй ч Джессикагийн гэр бүлийнхэнд зарсан байж магадгүй гэж ярьцгаадаг. Ийм үйлдэл гаргасан хүн шууд баривчлагдах ёстойч цалингүй ажиллах шийтгэл авч дараа нь өөр ажилд орохоор Алабама руу нүүж даатгалын ажил хийнэ гэж хэлсэн. Сэтгүүлчид удаа дараа хайж утсан ч Рони нэг ч удаа ярилцлага өгөөгүй. Тэгэхээр Рони үнэхээр Джессикагийн эрэгт холбогдсон байж болох уу? Одоогоор баттай нотлохоо байхгүй ч олон асуулт хариултгүй үлдсэн хэвээр байгаа. Хамгийн харамсалтай нь Джессикагийн хэргийн үнэн одоо хүртэл илчлэгдээгүй. Күнси 20 ангид байгаа. 2020 оноос хойш Күнсигийн шүүх хурлыг дахин их хөдөлгөөн эхэлж Америкийн нэгдсэн улсын төрийн байгууллагаас Күнсийг дэмжиж Миранда Хейлман, Кен Никсон нар шүүх ажиллагааг удирдах байгаа. Хэрвээ Күнси цагаатгагдах юм бол цагдаа нар хэрэгтэн шинээр хайх ёстой. Гэвч Джессикагийн гэр бүлийнхэн дахиад хизээж үннээр нь мөрдөн гэдэгт итгэхгүй байгаа айлсан. Хэрвээ Күнси эцэст нь гин буруугүй гэж тогтоогдох юм бол Америкт энэ төрлийн хэл зэрэгт төрөөс хэдэн зуун тэрбум төгрөг нөхөн төлбөр олгож өгөх тохиолдол байдаг. 500 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр авсан хэрэгч байд юм байна. Америкийн нэгдсэн улсын эрүүгийн хуульч Джеймс Дауны алдартай үг байдаг гинэ. Цагдаа нарт нэг ч үг хэлж болохгүй. Таны буруу биш байсан ч битгий ил. Тэдгээр үг хизээж таны талд ажиллахгүй гэдэг. Ямар ч тач өнөөдөр бүгдээрээ шийдэгдсэн юм шиг, шийдэгдээгүй юм шиг хэргийн талаар ярилцлаа. Өнөөдрийн хэрэг маань энэ үрээд дууслаа. Таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.